Hi vlog. Өнөөдөр өглөө эрт хичээлдээ тэгээд эрт гараа явж гин. Өчтөр шүн бороо орсон юм шүү байна энэ чи. Тэгээд одоо жоохон туслаад байгаа юм уу? Тэгээд одоо энэ 7 хоног дуусчихвал дараа 7 хоног би 2 ихтгэлтэй. Тэр 2 ихтгэлийг дуусаад шууд улирлын эцэг шалгалттай. Гэтэ яг шалгалтаа өгөөд дуусчихвал яа миний Монголын хөдрүүд орчин гэж бодох амар гоё байгаа л та. Тэгээд 2 ихтгэлээ даваа гарчвал шалгалтаа бол гайгүй бэлж байгаа өгчих байх гэж бодоод байгаа хгүй юу. Уусаа миний дундын дүн ч гэсэн ерөндөө чүү байсан. Шалгалтуудын мандун ихтгэл дээрээ л жоохон харчвал гэж бодсон. Би за энийг би нөө тавтын нөө тоо боддог шалгалтан дээр би зүгээр нэг 18 асуултаа өндөр шалгалт өгсөн. Тэгсэн нэг асуултан дээр наалтаад би 93 өгт авцсан. Тэгэхээр одоо сүүлийн улирлын эцэгээ ямар ч алдахгүйгээр өгнө гэж бодоо хичээн. Тийм байна. За би асууснаас удаа баярлалаа. 자주 들여다보면 좀 익숙해지지 않을까요? 저도 외국어 배우고 Wow. Хоол. Тэгээд Тэнгисэрийн сүүлийн ангийг үзэж байна. Би сая сууж агаад энэний өмнөх хорог бичлэгээ янзлаа дуусчихлаа. Аль дээрнээс бүр янзлаа гэж янзлахгүй явуулсан. Юу амжилттай таслаа. Нэг ийм амар иш төвчтэй ийм байна гэж бол байхгүй шүү дээ. Чи бүгдийг чадах хэрэгтэй. Чи ингээд бүгдийг чадаад өдийг хүрсэн. Байхад өнөөдрийн энэ асуудал юу юм ч шахахгүй. Юу нэг ингээд талын хараад өөртөө ярих амар дуртай. Тэгэл ингээд тал руу хараад би нулимсаа харчил. Нэрээ би юмыг л өгүүлээ. Гэтэ ингээд юу ч амар гоё тий. Бүр ингээд гоё асардаг тий. Тэгэл өөрийгөө хараад ингээд инээмэр санагддаг. Чи ийм л хүчтэй гэсэн үг гээл. Тэгээд тийм аюугаас тийм дайчин тэгээд тийм. Я. Кроме дорогой 여기 ...2024-с 25 оны үйлдвэрлэлийн финалийн 6 дахь тоглолтын нэмэлт цаг үзэгчтэй Түмэрийн Уган баяр 14 оноо 5 самбар 5 дамжуулт 2 гүнгөт тасалтайгаар нэмэлт хариу орж байгаа юм байна. Барсол 21 жилийн түүхтэй хасны хөлбөмбөг баг дээдлэгт back to back буюу 2 жил дараа шүүлж түүхэндээ 9 дахь удаага үндэсний дээдлэгийг аврах болж байна үзэгчтэй. Бүтэн үйлдвэрлэлийн туршид өөлөх зүйлгүй гайхал
оройд үзэстэй амар тулгаад ирсэн. Гэтэ бис гүхгүй гэснээс манай эхний цаг тарцсан 2 дахь нөгөө нэг хичээл маань дахиад зүүмээр орно гэд. Тэгээд гэрлөө харж орно нэг багш өмнө нэг имлэг твтээд нэг 7 хоног орж чадаагүй байхгүй. Тэгээд зүүмээр хийчихээр ингээд амар хурдан үргэлжлээ явчихаар амар юм байна гэд. Тэгээд дахиад 7 хоног зүүмээр хийхээр болоод тэгээд амар зүүмээр орно гэд одоо харж байна. 보강은 해나가고 있습니다. 그날밖에 쉴 수가 없으니까 편의를 다 봐주는데 그렇게 하다가 미리 말을 얘기하고 얘기를 해야지. 그냥 이런 식으로 웃기는 좀 어떡하라고. Усан дортой гарч ирээд үүндээ пад тавьсаад тэг юм үдчихээ. Би ингээ ойр нүүрнийг өөр ер нь жоохон юм гараад байгаа болохоор жоохон чигшүүлээ гэж бодсон юм. Өнөөдөр би миний хамгийн дуртай хичээл ордог өдөр. Тэгээд би өнөөдөр надад хийх юм байгаа илүү. Ямар ч юм нүрээ яагаад надад ч маш өрхчээд бие таслаад тэгчээд юмаа өглөөний цагаа ээж би та нарт нэрээ нүг миний үс ер нь бол амар арзаагаад байгаа байхгүй юу. Тэгээд өсөндөө юу хэрглэж байгаа би та нарт харуулах. Гэтэ энэ ээж л намайг хэрглэж өсөн л дөө. Миний өсөндөө хэрглэж байгаа ийм цацтай хоёр юм байгаа хүрч байгаа. Тэгээд дээрэс нь би юу усан нөгөө нэг гимтэлтэй үсэнд хэргэлдэг маск гэд хааны маск лээ. Ямар ч би зургийг оруулснаа зав. Ийм дүр юм хэрэглээд би бүр амьдралдаа анх удаа ингэж үсэндээ амар юм хэрглэж байгаа. Миний үс ер нь гээд үсчин болохоор ингээ тиймс амар гоё штэ яах гэж тайруулах гэдэг гэдэг үс байсан байхгүй юу гэн. Тэгээд энэ жилээс ер нь жоохон тэг харцаагаад байгаа. Яагаад би харцаагаад байгааг энэ үрдүс ойлгохгүйгаа би өмнөшгөл яг ингээ би ер нь ингээд нүүрэн дээрс тэр үсэн дээрс тэр ингийн зүгээр л тосоод өрхөө яадаг. Тосоод өрхөөд гэж би үсэндээ зүгээр ингээ шампань руугаагаал ингээ явчихдаг байхгүй. Тэгсэн гівэнд энэ жилээс амар юу агаад хуур яшаач байгаа юм уу яагаад байгаа мэдэхгүй амар гарцаагаад байгаа. Тэгээд ээжийг сая энэ нааш эрэхт нь би ээжэд хэлээд гэсэн чи ээж бах юмнууд авчирсан. Энэ тэгтээ жоохон үр дүнтэй юм шиг санагсан. Миний үс бас ингээд амар юм нэг заагаараа бүр амар заагтай болоод байгаа юм шиг надад санагдаад байхгүй. Тэгсэн чинь энийг түрхсэн чинь ер нь амар дайж юу байсан гэж би бодоод байгаа. Эсвэл сэтгэл дагаад байж магадгүй. Тэгтээ ер нь бол тэгээд нэг тийм юм байна. Намайг нэг маань найзууд чи блогон дээр ярихгүй байна яриа гэдэг болохоор би одоо хавийн юм ингэж хамж ярьж сурж байгаа. Тэгэхгүй л жоохон би хичээддэг юм баг. Та ямарс би эдрээгээ түрхчээд би тосолж жоод юм хийж идэгтэй болж. Хавийн гүлцэн байна. Би ийм юу өглөө уугаад байгаа. Хаяа. Гэтэ би нэг Тэгэхгүй гэтээ би нэг уугаагүй баг 2 сар болсон уу? Сар болсон баха. Би 3 сарын сүүлээр ч юм уу захиалсан байхгүй. Тэгээд дотроо 14 шигтээсэн би 12-ын тухайн үед тэгж ууж агаад тэгээд яагаад ч үлээ гэвэл уухаа болцсон юм. Тэгээд 2 хон үлдсэн байгаа. Одоо тэгээд энийг уугийг болоод би ингээ өглөө амир 50 эхлүүлсэн өглөө нөө ер нь энийг уугаад ирсэн байхгүй юу. Тэгээд зүгээр юм усан дээр ингээл хийгээл уучдаг. Гэтэ энэ амир тийм эсэглэн нөө нэг амттай болохоор алимны цуу болохоор ч тэр юм уу. Амир яагаад гэдэг би бүр нэг суг нөө энийг уучаад өглөө юу бичлэгнээс йога эднэр хийгээд сахгүй юу. Тэгээд сүултээ тэгээд замхарсан миний йога хийвэл тэгээд энийг ямарч өнөдөр уугаад би ойд амир нэг салаад зүгээр шинэ ногооны салаатан дээр дахины мах нэмсэн гэх юм уу. Тэм салаад ойрын амир идэх авах би өчтөр ороо бас
нэг идмээргүй санагдаад. Гэхдээ тайны махта биш, зүгээр л помидор, өндөг, нэг шинэ ногооны салаатны навч, тэгээд дупу ингээ холиод юу нь л идчихэд унтцсан. Тэгээд тэгсэн мөртлөө одоо л өсөхгүй байна. Тэгээд өглөө нь би зүгээр нэг 2 кропко бичээдээд өдөр нэг банан идсэн заяа. Тэгээ оройн би юу нэ ойрын үед миний бүр ингээд юм идэх юу амар ингээ өөрчлөгдсөн гэх юм уу. Тэгээ ингээд юм идвэл яг бүр хоол идэх гэвэл шөлтөө хоол хөвчлэн хийж идчихмээр санагдаад байдаг болцсон байлээ. Ясных бахалтай юм тэгээд. Тэгээ ямарсан. Тийм байна. Энийг жижигхэн ялаа нисээд ах ямар хэцүү юм бэ. Одоо явчихлаа. Би одоо 2 дахь нөгөө нэг л 2 илтгэл маань тавигдана. Тэрнийхээ би битийг маргаашнаас одоо хийхгүй бол. Гэхдээ нөгөө хүүхдүүдтэй хамт болохоор тэр хүүхдүүд яг яах гээд байгааг нь мэддэггүй ингээ чимээгүй байгаад ах амар хэцүү байна. Би бараг ганцхан ээжүүл надад амар амар байхгүй юу. Тэгээд тэнгүүд тэр хүүхдүүдийг одоо яах нь бас харжий. Тийм байна. Өнөөдөр манай хөлгүүд аврагч. Манай хөлгүүд. Би энэ зүүнтэй очиод гоё нэг өмсгөлийн авъя гэж үзсэн. Эсвэл хөлгүүдийн юм зөвөр хүүдий байдаг гэсэндээ тэр хүүдийг аваад тэнгүүдээ би нэг Монголын шгшээгийн тийм өмсгөл ч юм уу нэг өмсгөл өөртөө нэг тэгж аммаар санагдаад байгаа амар гоё очиж үзэж чадахгүй ч гэсэн ядтаа өмсгөлийн авъя да. Ойрын баг 3 жил баг 4 жил ч очиж үзэж чадахгүй байх л та. Өвөл очивол тэгтээ уг нь лигийн тоглолт үзэхэр л юм байлээ л те. Би тэгтээ дараа өвөл биш тэрний дараа өвөл явж магадгүй байх. Тэр үед л чадвал очиж үзнэ. Тэгээ би голондөө очихоор дандаа дарханд байгаад байдаг болохоор дарханд нэр аялан тоглолт болдсон шүү дээ. Тэгэж мэйвэл бас гоё юм байна нэрээ. Оо вау. Гэвэл утчих гоё санагчлаа. Тэгээд би нэрээ сонноос юугаа буцахт наашаа ирэх тэгтээ. Уг 8 сарын 28 гэж бодчихсон байхгүй юу? Энэ нэг амтыг яах гээд байгаа юм болоо. Нэг газар суугаад алуулчихсан. 8 сарын 28 гэж бодож исэн чи би аав ээж хоёрт ирэхлээд. Тэгээд 9 сарын 4-нд ирэхээр болсон. Би бараг 2 сар гаруй Монголд байжгаад ирнэ. Тэгээд намайг жоохон амраад авав. Ойрд энэ жилд гэхдээ надад жоохон харш байгаа мó яагаад байгаа мэдэхгүй зөө ингээл багаар ингээл өвдөөл ингээл жоохон өвдөөл тэгэл миний ус ч гэсэн ингээл амар стресстэй. Би тэгээд энэ жил бас амар их витамин ууж эхэлж байгаа. Миний одоо ууж байгаа нь энэ хоёр заяа нэг нь юм зүрхний юутэй нэг тийм витамин. Тэгээ нэг нь болохоор кальц магний. Тэгээд юу н амар энэ жил жоохон хатуу байгаад байгаа. Яагаад юм бөө мэд. Энэ дээр ингээд өндөг, помидор, дупу, ногоон, салат тэгээ дахин мах хийж байна. Энийг нэмээд юу бол сайн найстаа ярангаа идээд бүр таг ячиж бичлэгийг магчтай би ийм подкаст сонсож байна. 그래서 표면상 지금 딱 봤을 때는 집단이 X1, X2 두 개로 보이는데 хичээл тарцаа би харж байна. Би бүр яг энэ хичээл суухаар миний юм тооны сүнс амар гоё ирдэг гэх юм. Та бод амар дуртай болохоор тэр юм уу. Амар гоё. Яг энэ цаг дээр би бүр байн шантрахгүй хичээлээдэг. Тэгээд одоо би замаараа Ливианг очиж тэгэхгүй би нөө инхүстэй хамт нэг гарахтаа
уруулан өнгөлөгч алга болгоцсон. Тэгээд оливьон горж авах хэрэгтэй. Тэгвэл би нөө миний уруул амар хурдан хатчихдаг болохоор уруулан өнгөлөгчгүй явж чаддаггүй. Тэгээд ямарсан замаар оливьон горчоод тэгээ харж үлдээс салаад байдээ. Хай би оливьонгаас ийм юу авсан. Энд гэхдээ үнэр нь гоё юус яг юу түрхчээд сайн мэдэх юм шиг санагдсан надаа. Нэг тийм чихэрлэг үнэр. Зүгээр юм өнгөлөгч. Амар урт юм ба шүү дээ. Тэгтээ ямар ч ингэж өнгөлөгчтэй бол тэгэхгүй би юу хичээлд явж байхаар өнгөлөгчгүй болохоор амар хэцүү байгаа гэсэн юм. Нэг тийм амар мэддэг үнэрээ. Нэг тийм чихэрлэг юу ч юмэр. Ямарсан тийм байна. Би сая орж ирээд үлдээсэн салаадаа идчихэд тэгээд бас бананы дээд. Тэгээд жоохон хөвтлээ. Тэгээд жагаад оройхон хол идтий.